Сайн байцгаана уу? Бид бүгд ямар азтай юм бэ гэж та өмнө бодож байсан уу? Бид дэлгүүрийн лангуу бараагаар дүүрэн хүмүүр хөссөн амттнаа төвгүүхэн олж чадах тэмэл аз жаргалтай цаг үед амьдарч байна. Гэхдээ олон хүний сайн мэддэг дуртай бүтээгдэхүүнүүд цаанаа маш олон нууцыг агуулж байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ нь орц найрны тухай биш, харин анх ямар зорилгоор хэнд зориулж бүтээгдсэн тухай юм. Жишээлбэл 80-аад онд алдартай байсан Франко-Американ брендing нөөцлөн спагетти анх яг ямар зорилгоор бүтээгдсэн гэх үүсэл гарлынхын талаар өнөөг хүртэл асуулт гарсаар байдаг. Бүрэн болчихсон гомонг лаазанд хийх санаа анх хэний толгойд орж ирсэн юм бол. Тэгвэл Coca-Cola-гийн согтуурс хундаа байсан өнгөрсөн түүх, эмчилгээний зориулттай стейк, эсвэл хүн бүрийг сайхан ааштай болгодог эрдэнэ шишийн нэвсний талаар юу хэлэх вэ? Мэдхээс тэсгэлж нь алдарч байна уу? Тэгвэл эхэлцгээе. 8 дугаар сарын 16-ны өдөр Испани Ла Лигийн шинэ улирлын эхний тоглолт. Энэ өдөр Альвес болон Хетафе клубүүдийн хоорондох гал гарсан сонирхолтой тоглолт болох гэж байна. Та энэхүү тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. 7up Үүнд итгэхэд баг зэрэг бэрхж өнөөдрийн бидний ярих эхний бүтээгдэхүүн ердөө 3 жилийн дараа 100 жилийнхээ ог тэмдэглэх гэж байна. 1920 онд Чарльз Лейпнер Григийн үүсгэн байгуулсан The Howdy Corporation компани анх жүржин амттай ундаа үйлдвэрлэх чиглэлээр дагнаж байв. Гэвч зах зээл дээр аль хэдийн алдартай жүржин газтай ундаа үйлдвэрлэгч байсан тул борлуулалттай амжилттай байхын тулд шин зүйлс идэх хэрэгтэй болжээ. Ингээд 1929 онд Григт Нимбүг болон Лайм Жимсний амттай сэргийх ундаа бүтээх санаа орж ирсэн юм. Бараж авсан бүтээгдэхүүн өөр ямар ч ундаатай төсөөгүй байсан бөгөөд маш хурдан алдаршсан байна. Гэхдээ бараг 100 жилийн өмнө түүнийг 7up биш харин Bib Label Lighted Lemon Lime Soda гэж нэрлэдэг байжээ. Одоогийн нэр 1936 онд лагсан байна. Одоо гол нууцын дэлгэх цаг болжээ. Уг ундаа зөвхөн өвөрмөц амтаараа ингэж их алдаршаагүй юм. Гол учир нь анх 7up-ийн найрлаганд литийн цитрат ордог байсанд оршин. Өнөөдөр эмчнэр сэтгэл санааг тогтворжуулагч энэхүү бодисыг хэд хөөрлийн байдал хоёр туйлт эмгэгийг эмчлэхэд ашигладаг. Харин урд цагт литийн олон өвчин шалтгаан болдог хүний биедэгт урат гэх бодисыг хайлуулдаг гэсэн төөрөгдөл байв. Энэ шалтгаанаар литийн цитрат нь маш түгээмэл нэмэлт фижэл байжээ. Харин 7up илүү нарийчд бол түүний өмнөх хувилбар нь нэг төрлийн эмчилгээний ундаа байв. 1948 онд Америк нэгдсэн улсад уг бодисыг ашиглахыг оргилсны дараа л найрлагаас нь хасжээ. Graham Cracker хэдийгээр энэ бүтээгдэхүүн голдуу Америкт алдартай ч бид түүний түүхийг ярих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь үнэхээр сонирхолтой түүхтэй юм. Graham Cracker бол бясуу хийхэд ашигладаг эсвэл шууд дангаар нь болон шоколад, маршмеллоутай холж иддэг маш амттай амттай юм. Ямар ч энэ амттны төрөлд багтах тул эрүүл эсвэл илчлэг багтай хоол гэж нэрлэхэд хэцүү. Гэхдээ урд нь бүх зүйл тийс өөр байв. Graham Cracker-ыг бий болгоход нөлөөлсөн хүн бол хоол хүнсэндээ хатуу дэглэн баримтдаг байсан номлогч Sylvester Graham юм. 19-р зууны эхний хагаст амьдарч байсан энэ хүн хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалахын тулд хоолноос таашаал авах болох ёстой гэж үздэг байв. Түүний хоолны дэглэм нь цагаан хоолтон маягийнх бөгөөд гочлон бүдүүн ширхэгтэй гурлаар хийсэн талхнаас бүрддэг байжээ. Грэм идэвхтэй номсож явсаар жинхэнэ дагагчийн айрамтай болжээ. Яг эдгээр хүмүүс зориулж эхлээд Грэмийн гурил дараа нь Крекерийг бүтээсэн байна. Хэдийгээр номзогч өөрөө Крекер бүтээгээгүй тэр байтугай үйлдвэрлэлд нь ямар ч хамааралгүй байсан ч энэхүү амттан өнөө хүртэл түүний нэрийг тээсээр байна. 1898 онд олон орны үйлдвэрлэж эхэлснээс хойш жорн олон удаа өөрчлөгдсөн ч хүмүүсийн бодлоор энэ нь сайнаар л нөлөөлсөн баг гэжээ. Coca-Cola Дэлхийн хамгийн алдартай согтууруулах бус ундаа үнэн хэрэгтээ анх санагдсан шиг тиймч энгийн зүйл биш юм. Coca-Cola бүтээгдсэн өдрийг 1886 оны 5 дугаар сарын 8 гэж үздэг. Гэхдээ энэ зөвхөн сонгодог хувилбар ламатай. Харин бодит байдал дээр түүх нь бүр эвт 1863 оны орчимд эхэлсэн байна. Тухайн үед Францад Парисын химч Анжело Мариани кокаинтэй дарсны жор боловсруулжээ. Кока ургамлын навчаар хийсэн энэхүү согтуурс ундаа асар их алдартай байв. Түүнд Жюль Верн, Александр Дюма, Артур Конан Дойл зэрэг алдартнууд хүрэх дуртай байжээ.
Яг тэр үед Америкт John State Pemberton хэмээх эм зүүч эмийн санч амьдарч байв. Тэр иргэний дайнд оролцож байхдаа өвчин намдагч морфинд донтох өвчтэй болсон юм. Энэхүү зовлонгоос салах арга хайж байхдаа тэр шинэ ундааны тухай мэдээлэл олж харсан байна. Pemberton энэхүү шидэт ундааны өөрийн гэсэн хувилбарыг бүтээх санаа сэджээ. Ингээд Францын Pemberton-ы Coca Dars бий болсон юм. Энэхүү бүтээгдэхүүн нь мэдрэлийн эмгэг, бие махбод болон оюун санааны ятарга, өтгөн хаталт, толгоон өвчин, бэлгийн сулрал, морфинд донтох зэрэг олон өвчнийг ангаах шидэт ундаа мэтэр танилцуулагджээ. Coca Dars-аар юуг л бол юуг эмчхийг санал болгож байв. Гэвч удалгүй жороо өөрчлөх шаардлага гарсан юм. 1886 онд согтуурлах ундааны эсрэг нийгмийн хөдөлгөөн өрнснөөр согтуурлах бодисгүй хувилбар бий болж байлаа. Мэдээж бидний сайн мэдих дуртай коза ундаа босхын тулд олон өөрчлөлтийг даван туулсан. Учир нь анх үүнийг мэдрэлийн системийн хяналтыг эмчлэх эм хэлбэрээр патентжуулж байсан шүү дээ. Эрдэнэ шишийн нэвс. Энэхүү амттай хурдан бэлтгэгддэг өглөөний хоос нь бидний өмнө дурдсан намлагч кремтэй шууд бусаарч гисэн басар холбоотой. Эрдэнэ шишийн нэвс нь Келлогийн эрдэнэ шишийн нэвс нэрээр кремийн хоосны дэглэмийн нэг хэсэг болгон зарлагддаг байсан бөгөөд бүтээгчийнх нь үзэж байгаагаар хоос босрос хүл ажиллагааг сайжруулж хүний ёс суртахууны догсолтолтой зан үйлийг дарангуйлах шин чанартай байжээ. Түүх 19-р зууны сүүлчээс эхэлсэн кремийн цагаан хоосны хөдөлгөөн улс орон даяар хүчээ авч байх үед түүнийг дагагчид янз бүрийн төрлийн үр тариагаар идэвхтэй туршилт хийж байв. Санаа нь маш энгийн бөгөөд ойлгомжтой байсан. Номлогчийн гэрээслийг дагаж эдэж болох шин илүү хүртээмжтэй хямд хоос бүтээх. Гэхдээ эрдэнэ шишийн нэвс нь урт хугацааны туршид алдаа онооны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн байгаагүй юм. Үннийг хэлэхэд энэ санаа огт санамсаргүй байдлаар гарч ирсэн. 1895 оны 5 дугаар сарын 31-нд John Harvey Kellogg түүний дүү Will Kit Kellogg нар Улаанбуудаатай ажиллаж байв. Ах дүүс үр тариагаа чанаад хөрөггөхөөр орхиод өөрсдөө манаачаар нь ажилладаг байсан соёлынхаа ажлаар явжээ. Буцаж ирэхэд нь Улаанбуудаа хатаж хатуурсан байв. Ах дүүст мөнгө хомс байсан тул хатсан Улаанбуудааг хаяхгүй байхаар шийдэж зурмгийн хуут шиг зүйл гаргаж авахыг найдаж оройлох дундуур оруулжээ. Тэдний гайхширлыг төрүүлж зурмгийн оронд нэвс гарч ирсэн байна. Ах дүүс түүнийгээ хуурч өвчтнүүдэд өгснөөр тун утгагүй энэ шинэ хоол совилолт маш их алдартай болжээ. Ах дүү Kellogg өөр үр тариаг туршиж үзсний эцэст хамгийн сайн нэвс нь эрдэнэ шиших болохыг ойлгосон байна. 1907 онд уг бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгов. Харин энгийн хүмүүс таалагдахын тулд нэвсийг чихэрлэг болгохоор шийдсэн бөгөөд ингэснээр өнөөдөр хүн бүрийн сайн мэдэх уламжлалт эрдэнэ шишийн нэвс бий болсон төвхтэй. Доктор Pepper. Энэ бол өнөөдрийн бидний ярих 3 дахь хийжүүлсэн ундаа. Өнөөдөр түгээмэл болсон эдгээр ундаанууд анх цангаа тайлах зорилгоор огт бүтээгдээгүй байхад одоо яаштаа ч илээ. Хэдийгээр Coca-Cola дэлхийд алдар хүн дээрээ тэргүүлдэгч доктор Pepper-тэй бараг л нэгэн цаг үед гарч иржээ. Энэ түүхийн гол дүр нь мөнс эм зүүч байлаа. Гэхдээ энэ удаад Техас мужийн Waco хотын оршин суугч Charles Anderton байв. 1885 онд тэрээр уг ундааг бүтээхдээ эмийн сангуудаар эм хэлбэрээр худалдаалахаар шийдсэн байна. Хамгийн анхны сурчлагын дээр нь доктор Pepper хоос боловсруулалтыг сайжруулж, хүч чадал сэлбэж хүмүүсийг илүү эрс хүчтэй цаваас сэргэлэн болгодог гэх мэт ноцтой мэдээлэлүүд гарч байв. Үндсэндээ нэг төрлийн тамир тэнхээ оруулах ундаа гэсэн үг юм. Мэдээж хэрэг үүнд ямар ч үнэн зүйл байсангүй. Гэхдээ найрлагдах их хэмжээний сахараас нь болоод хүмүүс үнэхээр бага зэрэг эвц хүч орж байгааг мэдэрдэг байжээ. Salisbury steak. Хэрвээ та дэлгүүрийн хагас босурсан бүтээгдэхүүний тасгаар явж байгаад Salisbury steak-тэй таарвал үүнийг нэгэн цагт олон өвчтнийг ангаах шиттэн гэж итгэж байсныг санаарай. Энэхүү амттай хоолыг Америкийн ангаах ухааны доктор James Salisbury бүтээсэн гэж үздэг. Америк нэгдсэн иргэний дайны үед тэрээр цэргийн эмчээр ажиллаж байжээ. Тэр үед цэргүүдийн дунд өргөнд харгасан байсан суужгалт өвчнийг кофеин дээр нэмэх жижигхэн өвөхгүй ухрын мах гэсэн тусгай дэглэмээр эмчилж болно гэдгийг тэрээр олж мэдсэн байна. Хожим нь тэр эрүүл хооллолт хатуу дэглэмээр дэмжигч болжээ. Гэхдээ түүний хувьд эрүүл хооллолт нь тис өөр зүйл байв. Salisbury хүмүүсийг махчин амтан гэж үздэг байсан бөгөөд бидний аманд соёотой төстэй шүд байгаа нь огт тохиолдох хэрэг биш гэж үзжээ. Мөн эмч хүнсний ногоо болон цардуул агуулсан бүтээгдэхүүн нь ихэнх өвчний шалтгаан болдог гэдэгт итгэдэг байв. Ингэж л түүнд Salisbury steak-ийг бүтээх санаа орж иржээ. Энэ нь сонгон амтлагчаар амталсан жижигсэн ухрын мах юм. Бэлтгэгчэн котлетыг шарж эсвэл чанаж бор соустой цуг хэргэлдэг.
1888 оноос хойш Солсбери өөрийн хоолыг эрүүсмэнд урт наслалтад хүрэх зам хэмээн идэвхтэй сурталчилж байв. Тэрээр үүнийг өдөрт 3 удаа их хэмжээний устай хамт идэхийг санал болгож, ингэснээр хоол боловсруулах системийг цэвэрлэнэ гэж үздэг байжээ. Google Cluster Америк нэгдсэн түүхэнд их хямрал гэсэн нэр авсан хүнд хэцүү үе бий. 1929 онд хөрөнгийн биржийн оноос болсон. Энэ нэргээд эдийн засгийн хямрал түргэж, доминогийн зарчмаар эхлээд компаниуд дараа нь энгийн ард иргэд араасаа үр дагаврыг амсч эхэлжээ. Ажилгүйд 3%-аас 25% болж өсөж, өөр нэг дамжид босох дан ачиг ургацыг сүйтгэв. Ажилтаа байсан хүмүүсийг азтад тооцдог байсан ч тэдэнд хүртэл хоос хүнсээ залгуулах мөнгө үргэлж олддоггүй байв. Бид яагаад энэ бүхнийг ярьж байна вэ? Учир нь энэ бүх түүхтэй Google Cluster хэмээх шоколадтай бичэн маш нэгт холбоотой байдаг. 20-30-аад оны үед энэ нь ердөө 5 центээр зарагддаг байсан бөгөөд тэжээрлэг, ичлэг өндөртэй өдрийн хоол хэмээн идэвхтэй сурчлагддаг байв. Ажилчин анги байн хоол дутуу үздэг байсан тул Google Cluster үнэхээр маш үнцэнтэй байжээ. Бичин казуурын дутагдлыг амттай бөгөөд хагцсангуу хямд үнээр нөхөх боломжийг олгож байв. Тэд бид ч бас хямрлаа гэд үнэ нэмэлгүй. Хямд үнээр өлсөн ард түмнээ тижиж чадсанаар хайртай бүтээгдэхүүн нь болсон юм. Бох 18 дугаар зууны 60-аад он хүртэл хүмүүс янз бүрийн модны давирхайг бох болон идэвхтэй ашигладаг байв. Харин бидний хувьд уламжлалт таньж болсон бох хэрхэн бий босноо сонирхол татаж байна. Мексикийн генерал Антонио Лопес де Санта Анна их хэмжээний чикл гэх зүйл авч Нью-Йорк руу зугтжээ. Энэ Месоамерикийн зарим модноос цуглуулдаг байгалийн давирхайг нэрлэдэг байв. Генерал энэ авч ирсэн чиклээ Нью-Йоркийн зохион бүтээгч Томас Адамст заржээ. Америк гэр чиклийг ашиглан уламжлалт эвцэнийг орлох зүйл олохыг хичээсэн боловч нэг ч орлох нь амжилт олсонгүй. Тэр үед Адамс генералын чикл зажилдаг зуршлыг санаж, уг материалаар бох чанаж үзжээ. 1871 онд дэлгүүрт утсан хамгийн ихний багц гайхалтай нь бараг тэр дорой зарагдаж дууссан байна. Томас Адамс үйлдвэрлэлээ өргөжлөж, өнөр ант оруулагч нэмж сурсан бөгөөд ингэснээр түүний бох аажмаар дэхийг байлдан дагуулсан юм. Бренди Энэхүү хатуу ундааны түүх нь дарсны түүхтэй нягт холбоотой. Учир нь 17 дугаар зуунд худалдаачид дарсыг тиймч энгийн бус аргаар тээвэрлэдэг байжээ. Тээвэрлэхээс өмнө ундаанаас илүү л усыг нь гадагшлуулдаг байв. Мэдээж хэрэг үүний дунд эзэл хүн нь багасна. Ингэснээр нэгдүгээр тээвэрлэхэд хязгаар, хоёрдугаар худалдааны татвар багасдаг байж, дарсыг анхны байдалд нь оруулах арга маш энгийн байв. Зөвхөн өмнө нь ялгаж авсан усаа буцааж хийхэд л хангалттай байлаа. Гэвч худалдаачид нэг өдөр ямар нэгэн зүйл өөрчлөх хүртэл энэ аргаараа нэлээд удаан ажиллажээ. Нэгэн хүн өтгөлөөсөн дарсыг амталж үзээд модон торхон тээвэсний дараа анх байсан дарснаас хамаагүй илүү амттай болсныг ойлгожээ. Ингэж ерөнхийдөө бренди үүссэн юм. Тэр цагаас хойш ус үзмний дарсыг тээвэрлэхийн тулд бус, харин энэхүү хатан ундааг гаргаж авахын тулд нэрдэг болжээ. Гэхдээ брендид өөр нэг түүх бий. Анх 1313 онд Францад үүнийг гаргаж авч байжээ. Гэхдээ тэр үед зөвхөн эмчилгээний зориултаар л ашигладаг байв. Эмч нар түүнийг амьдралын ус гэж нэрлэдэг байлаа. Cheese Puffs өнөөдрийн бидний ярих хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн бол бидний сайн мэдэх Cheetos шиг төрлийн хөнгөн зоош юм. Энэ мөн огт санамсгүй байдлаар бий болсон олон хүний дуртай амттан. Байгальтай бүх зүйл өнгөрсөн зууны 30-аад онд малын тэжээлийн үйлдвэрээс ихэлсэн байна. Энд эрдэнэ шишийн үрийг үйлдвэрийн том машинуудаар идэвхтэй нундгалдаг байжээ. Нэгэн өдөр Эдвард Вилсон гэгч хүн нэгэн ажилтай зүйлийг анзаарсан юм. Үйлдвэрлэлийн хаягдл болох эрдэнэ шишийн нунт нь машины халуунаас болж хөөж юр бусын хөвсгөр тууз болон хувирж байв. Баг зэрэг туршилт хийсний эцэст тэр хүн уг олдроор хөнгөн зоош бүтээж чадсан байна. Үүнийг хийх нь тийм ч хэцүү байсангүй. Зөвхөн амтлагч нэмэхэд л хангалттай байлаа. Бичлэг таалагдсан бол лайкаар дараад сувагт бүртгүүлэхээ бити мартаарай. Та харамсахгүй шүү.